За сайн байцгаана уу. Далан жаргалан сумын иргэн Нямсрынгийн Болдоотор гэдэг хүн байна. Өнөөдөр би Далан жаргалан сумынхаа ард иргэдийг төлөөлж ин дэвсээ. Далан жаргалангийн сумынхаа ард иргэдийг төлөөж би өчнөө 10, 20, 100 ийм арга хэмжээнд ирсээ. Яагаад яваад байгаа юм? Өнөөдөр Далан жаргалан сум 108 лицензтэй. Ийм лицензтэй сум Монгол улсад өвтөл дэлхийд байхгүй. 300 малчинтай. 108 лицензтэй 3 хүн тутамд 1 уурхаатай 3 малчин тутамд ийм гамшиг гэж байх уу? Өнөөдрийг бодлоо энэ засгийн газраас ууд уурхаатай гэж нэмж олохгүй гэсэн. Сарын өмнө дахиад Далан жаргалан сумын дээр лиценз олголоо. Энэ арай дэмжиж байгаа юм биш үү? Энэ ууд уурхаа гэж энийг ашигтай явуулдаг Далан жаргалан суманд яг хууль дүрмийн дагуу явдаг уурхаа нэгч байхгүй. Бүүж ичдэг. Итгэлтэй хэлж. Энэ мянган бичгийг Далан жаргалан сумын ард иргэд өргөс. Энэ бичгнүүдийн ард юу байдг вэ? Бид итгэл найдвар хүлээдэг. Хэн нэгэн бидний асуудлыг шийдээд өгөөсөө. Хэн нэгэн бид нар гэрэлгээ гаргаасаа. Хэн нэгэн биднэрт туслаасаа гэдэг. Өнөөдөр Далан жаргалан сумд мал маллах боломж байхгүй. Тэр 108 уурхаа гэж хаан маллах. Мал маллах боломж байхгүй. Өвчөө ороогийн экскаватороор түрээд ухчихсан. Худаг нь усан ширхэгдсэн. Өөлөө зогсож байгаа хүн сошиалдор зөндөө явсан. Тэмцээ зогсож байгаа ард түмэн өчнөө гарсан. Доноо аймагт мэрэгжлийн газар гэж байхгүй шүү. Шудраг хэлээ. Очоод лиценз лац тавьсан лацыг чинь аваа шидсэн уурхаа өнөөдөр ажиллаж байгаа шүү. Мэрэгжлийн газрын ингээд сууж байгаа шиг байна. Болдоотод бол мэрэгжлийн байгаа. Уул уурхаад байхгүй шүү. Дорногов аймагт уул уурхаа мэрэгжлийн гэж байхгүй бас. Өнөөдөр Далан жаргалан сумын ард иргэд 103 сар өмхийн өмрээр амьсгалсан. Өмхийс өглөө буцаад овоод бүлжүүд сумандаа байж чадахгүй болсон. Хаанаас тэр мэрэгжлийн юу хийжсэн? Тэр Дорногов аймгийг хөгжүүлэх гэж байгаа хариуцлагатай уул уурхаа хаа байгаа? Далан жаргалан тийм уул уурхаа байхгүй шүү. Өнөөдөр ашигт малтмгийн 41, 43-ийн 1, 43-ийн 2, 43-ийн 3, 50 хятад ажиллаж байгаа ЭК компани Далан жаргалан сумд нэг шиг бүр төлөөг байгаа шүү. Эний төлөө ажилладаг засаг захиргааны газар гэж байна уу? Ийм байхгүй. 108 лицензтэй сум гэж хаач байхгүй. 20-30 уурхаа үйлдвэр ажиллуулсан сум байхгүй. Өнөөдөр угаах үйлдвэр гол чанарын эднээс усын минь өдөр болгон хэдэн зуун тонноор насгаж байгаа. Өнөөдөр малчин хүнд малаа услах худагдан 500 мал услах ус байхгүй. Өнөөдөр засгийн газар А4-ийн цаасан дээр лицензгээд өгсөн. Уул уурхаануудад Далан жаргалан сумын 70-80% өгсөн. Тэгвэл одоо Далан жаргалан сумын малчтад тийм А4-ийн цаастай газар өг. Бид нар малаа хаана маллах юм? Та нар засгийн газар уул уурхаад газар өгч болдго юм бол яагаад малчтад газар өгч болдгүй? Далан жаргалан сумын дээр та бүхнээс гуйж юм би. Онц байдал зарлуул. Тэр 108 лиценз, тэр 20-30 үйлдвэр хэн ч хуулиар биелүүлдэг. Өнөөдөр энэ Донногийн тэр хамтын ажиллагааны гэрээнээс болоод ард иргэдийг тоогоо байсан. Уландаа гიშгсэн. Хинээч үгийг сонсдог. Ард иргэдийн үгийг сонсдог. Сумын сонсдог. Нэг их том ард талтай даргanaтай хүмүүс. Гурвалсан гэрээ байгуулсан гэж сая ярьж. Гурвалсан гэрээ гэдэг нь аймгийн засаг дарга, сумын засаг дарга, уурхаа гур байгуулсан. Энэ гурвалсан гэрээ мөн үү? Түр уурхаа. Гурвалсан гэдэг чинь түр уурхаа ард иргэд хэлдэг. Ард иргэдтэй байгуулсан нэг гэрээ байхгүй. Саяхан болсон Далан жаргалан сум дээр хилцүүлэхэд та нөлөөлт байгаа малчтайгаа яаж харьцаж байна вэ? Бид тэдэнтэй хайцах шаардлага байхгүй. Ингэж хүлээж авдаг уурхаа бүгд бий. Өнөөдөр хамгийн ихтэй 30 лицензтэйгээд хашгираа тэмцэж байгаа сумд зөндөө байна. Би сонссон. Бид нар 108 лицензтэй. Яаж амьдрах? Дорногов 300 лицензний чинь талан Далан жаргаланд байна. Үлдсэн 14 суманд нь тэр 100 хуваагдах нь байна. Ингэж нэгнийхээ эрх ашгийг хөндөж болд юм уу? Миний эрх ашгаар та нарын эрх ашиг хязгаарлагдтыг. Миний эрх чөлөөгөөр та нарын эрх чөлөө хязгаарлагдтыг.
70 жаргалын суманд эрүүл аюулгүй очинд амьдрах боломж байхгүй болсон. Өчнөө уурхаа. Би уурхаануудын хууль зөрчсөний нэг дурдаад хэлэх үү? Мэргэжлийн элтийн байгууллага. Та мэдж байгаа. Танаа лацыг аваа шидчихсэн олон их баяа ажиллаж байгаа шүү. Нэр дүүдэж болно шүү дээ. Танаа нээлттэй. Очоод тэр нэг юун дээр нь усан сан дээр нь тодтол хийгсэн эко компани ажиллаж байгаад хүн өгсөн шүү. Дахиад зөндөө байгаа шүү. Тэр аримчгийн нэр гэдэг компани айлын хороог нь уцчихсан. Мал нь хотондоо ирэхээ байсан. Үгүй юм гоё даралтны ихсэл байж худрын ширэгц. Хардгүй мө та нар? Өдөр өдрөн та нар амьд харьцаа үүсэхгүй. Сошиал ертөнцид байгаа ш. Яагаад явж ажилтдаггүй? Энэ олон бичиг бүгд засаг захиргаа нутаг удирдлагуудад өгсөн. Нэг ч нааштай хариу ирээгүй. Бид нар мянган иргэний гараа үсэг цуглуулад өргөдлийн байнгын ороонд хүртэл өгсөн. Өнөөдөр бол 70 жаргалын сум дээр авсан арга хэмжээ байхгүй. Өнөөдөр бид нар шантарч байна. Гэхдээ шантрахгүй. Энэ 70 жаргалын сумн дээр онц байдал зарлаад үнэхээр улс их оронд хэрэгтэй юм бол 4 юм уу 5 уурхаага үлдээ. 100 хэрэггүй шүү дээ. Өнөөдөр 10 жил 70 жаргалан 20 жил ухаж байна. 70 жаргалын сум чигчийн орны чинээ дэше өгч өгөх шүү. Өнөөдөр 108 лицензтэй сум хотолцсон байх шүү. Ганцхан эрдэнтийг ашиглаад эрдэнэт яаж өгсөн? Ганцхан дархныг ашиглаад дархан яаж өгсөн? Өнөөдөр Монгол улс 3 уурхаа ашиглаад 3 хот босгож байсан. Өнөөдөр 3,000 уурхаа ашиглаад 300 хотын өрөнд очсон байна. Ийм уурхаа бидэнд ирэхгүй. 70 жаргалын сумн дээр онцгой анхаарал тавиарай. Өөжийн та бүхнээс эцсийн хүсэлт.